Тухайн өдөр хэргийн газраас хохирогчийн амссан өвдөлт, зовлон, цөхрөл, гомдлын ул мөрийг би харсан. Сэжигтэн байцаагдахдаа гинт уурн хүрээд санамсаргүйгээр гимт хэргийг үйлдсэн гэж мэдүүлэг өгсөн. Тэгвэл би үзэгч та бүхнээс нэг асуулт асууя. Та ямар хүнтэй суух юмсан гэж хүсдэг вэ? Та ямар хүн хүсэж мөрөөддөг байсан бэ? Ар гэр бүл нь баян чинэлэг, татлаа түлхээ байхгүй, гадаадад их дээд сургууль төгссөн, дээд мэрэгчлээ, их цалин авдаг, доктортой ажил хийдэг хүнтэй суух юмсан гэж мөрөөддөг үү? Тэгвэл энэ болсон явдлыг заавал сонсоорой. Энэ хэргийн цаана юу нуугдж байсан юм бол Золбоо ТV яг одоо та бүхэндээ ярьж өгье. оны 12 сарын 3-нд нэгэн эрэгтэй тусламжийн газар 119 рүү залгаж тусламж хүссэн. Байна уу? Түргэн тусламжийн газар руу яаралтай ирээч. Би ажлаа тараад гэртээ ирсэн. Эхнэр маань ухаангүй хөвтөж байна. Зүрхэн цохихгүй байна. Би бас амьсгаа авахгүй байна. Яаралтай ирээч гуйж байна. Түргэн тусламжийнхан гэрт нь ирээд хартал эхнэрийнх нь ойролцоо шалаар дүүрэн цус болсон байлаа. Хүн амны хэрэг болсон гэдгийг мэдээд түргэний ажилчид цагдаад дуудлага өгсөн. Мөрдөн байцаагчид гэрт ирээд хэргийг нарийн шалгахын тулд шинжлэх ухааны судлаачдыг дуудсан. Дуудлага авсан шинжлэх ухааны судлаачид ням гаргийн орой гэрт нь явж очсон. Зураг дээрээс харуул жижиг өрөө A бүсээс ахуулаад унтлахын өрөө B бүс хүртэл их хэмжээний цусны улмөр ажиглагдсан. Жижиг өрөө A бүсийн шалан дээр нэгэн зүйл байсан. Энэ айл муур тижээдэг айл байсан. Муурны тоглоом болгож өөрсдийн гараар хийсэн тоглоом. Савааны хооронд ингэж оол сууяад савчуулж мууртай тоглодог зориулалттай хийгджээ. Энэхүү тоглоомын нэг тал нь хуванцар, нөгөө тал нь төмөр хоолой байсан. Энэ төмөр хоолойгоор хохирогчийг цохиж алсан байгаа. Түүнчлэн унтлахын өрөө ба жижиг өрөөний хоорондох A бүсийн хананд цусны тусал эргэн тойрон руу үсэрч үүсдэг цацрагдсан цусны уулмөр олноор илэрсэн. Хамгийн эхлээд сандлын зүүн урд хэсгээс цус үсэрсэн гэдгийг цусны ширхэгийн өргөн урт хэмжээгээр тогтоосон. Хохирогч энэ сандлын урд сууж байгаад хамгийн эхлээд толгоо руугаа цохиулсан. Мөн тааз эсрэг талын унтлахын өрөөний хаалга хаваар цусны жижиг ширхэхүүд цогсон төмрөөс нь үсэрсэн байлаа. Шинжээч гэрт нь үлдсэн эдгээр цусны ул мөрийг хараад хохирогчийн толгойг цохих үед савчсан төмөр хоолойноос үсэрсэн цусны туслууд гэдгийг нотолж чадсан. За хохирогчийн олдсон газар унтлахын өрөө байсан. Хохирогчийн биеийн хоёр талд оймсны ул мөр ажиглагдсан. Энэ нь юуг илэрхийлж байгаа вэ гэвэл гимт итгээд шалан дээр хөвтөж байсан хохирогч дээр гарч байгаад үргэлжлүүлэн цогсон байх магадлалтай харагдаж байна. Тэгвэл хэн энэ аимшигтай гимт хэргийг үйлдсэн болов? Хулгайч байсан болов? Гэр дотрыг нь шалгахад эвдэж сүйтгэсэн ч юм уу алга болсон эд зүйл огт байгаагүй. Тэгвэл юуны өмнө хохирогч хэн байсан гэдгийг бүгдээрээ харцгаая. Олон улсын тусламжийн байгууллагад идэвхтэй ажилдаг 40 гаруй насны эмэгтэй байсан. Ажлынх нь газрын найз нь одоогийн нөхрийг нь танилцуулж өгöd үерхэж байгаад гэрэлсэн байгаа. Гэрэлснийхээ дараач ажилдаа идэвхтэй явдаг охин хүүтэй 2 хүүхдийн ээж байжээ. Харин нөхөр нь өмгөөлөгч хүн. Хэрэг болсон өдөр түргэнд дуудлага өгсөн хүн нь нөхөр нь байсан. Анх хэргийн газар очсон цагдаа гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэж асуусан нөхөр нь би хийсэн гэж хэрэгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Өчигдөр орой 50 настай A-гийн хэрэгтэй эхнэрээ зодож алсан хэрэг гарлаа. Эхнэр Б-д яаралтай түргэн тусламж үзүүлж эмнэлэгт хүргэгдсэн боловч ам гарч чадсангүй. Нөхөр нь хэргийн газраас шууд баривчлагдсан. Гэмт итгээд 50 настай өмгөөлөгч байсан бөгөөд улсын хамгийн том хуулийн фермд ажилладаг хүн байжээ. Хосууд хурмаа хийхэд Солонгосын мэдээгээр нь хүртэл гарч олонний анхаарлыг татаж байсан.
Учир нь нөхрийнх нь аав нь улсын их хурлын гишүүнээр нийт 5 удаа ажилласан нэр хүндтэй хүн байжээ. Аав нь улсын их хурлын гишүүн, дээрэс нь нөхөр нь мөнгө сайн олдог өмгөөлөгчийн ажил хийдэг. Тэгвэл хосууд мөнгнөөс болж маргалдаагүй гэдэг нь тодорхой. Гэмт хэрэг болохоос 1 сарын өмнө эхнэр нь шүүхэд хандан салалтын нэхэмжлэл гаргаад тусдаа амьдарч байсан юм байна. Нөхөр нь 9 настай хүүтэйгээ хэрэг болсон тэр байранд амьдарч байсан. Харин эхнэр нь 10 настай охинтойгоо тэр байрнаас ойролцоогоор 10 минутын зайтай оффист тусдаа гараад амьдарч байжээ. Охин нь хаяа аавын даа ирж хоноод буцдаг. Хэрэг гарсан өдөр охин нь сургуулийнхаа цүнхийг аавынхаа гэрт орхисон байсан. Нөхөр нь эхнэрлүүгээ залгаад охин цүнхээ үлдээгээд явчихсан байна. Ирж цүнхийг нь аваарай гэж хэлсэн. Эхнэр нь ажлаа тараад орой 6 цаг 45 минутын үед нөхрийнхөө амьдарч байсан байр руу явж очсон байгаа. Гэтэл ойролцоогоор 1 цагийн дараа эхнэр нь хэрцгийгээр алуулсан байдалтай олдсон. Тэгвэл нөхөр нь яагаад ийм аимшигтай хэрцгий үйлдэл хийсэн юм болоо? 제가 고양이 장난감을 가지고 고양이랑 Би гэртээ муурын тоглоомоор мууртайгаа тоглож байсан. Тэгсэн эхнэр орж ирээд хажуугаар өнгөрөхдөө намайг хэрэгээр түлхээд муурыг маань бас хөлөөрөө түлхээд авсан. Тэгэд би ч гэсэн чи яагаад байгаа юм бэ гэд эхнэрээ адилхан түлхсэн. Тэгсэн эхнэр маань намайг алгадаад авсан шууд. Миний бүр нүдний шил газарт унсан гэ боддоо. Би гартаа барьж исэн муурын тоглоомоо өөрийн мэдлэгөөр рефлексээрээ өөрийгөө хамгаалахын тулд савчсан. Эхнэр тэрэнд оногдсон. Тэгээ би ч бас зочоод муурын тоглоомыг сандарсандаа шал руу шидсэн. Тэгсэн эхнэр маань тэр тоглоомыг аваад шууд намайг цохих гэж дайрсан. Би тоглоомыг булаах гэж оролдоод бит хоёр нэлээд ноцолцсон. Тэрнээс хойшоо яг юу болсныг би сайн санахгүй байна. Нөхрийнх нь мэдүүлгийн дагуу бол эхнэр нь өөрийг нь цохих гэж дайрсан учраас айж сүрдсэндээ өөрийгөө хамгаалсан гэж ярьж байлаа. Санаандгүй санамсаргүй болсон. Хэрэгээр үйлдсэн үйлдэл бишээ. Яг юу болсныг сайн санахгүй байна гэж дахин мэдүүлэг өгсөөр байлаа. Хэрэг болсноос хойш 47 хоногийн дараа анхны шүүх хурал болсон. Шүүгдэгч нөхөр эхнэртэйгээ муудалцаж барилцаж аваад өөрийгөө хамгаалахын тулд муурын тоглоомоор цогсон. Дахин дайрж давшлаад байсан эхнэрээ дарж авахын тулд хоолойг нь боосон гэж өөрийгөө өмгөөлсөн. Өөрөөр хэлбэл санаатай аллах бишээ. Өөрийгөө хамгаалах гэж хит цогсон чинь өгчихсэн. Харин эхнэр буюу хохирогчийн талаас нөхөр нь шалан дээр хөвтөж байсан эхнэрийнхээ хоолойг нь боож аалсан. Энэ бол санаатай аллах байсан гэж шүүхэд гомдол гаргасан. Эхнэрээ алсан энэ хүн өөрөө өмгөөлөгч хүн байсан шүү дээ. Тэр тусмаа Солонгосын маш том алдартай фермд ажилладаг гэсэн өмгөөлөгч хүн байсан. Хэрхэн яаж ялаа хөнгөлөхөө өөрөө маш сайн мэдж байгаа. Солонгосын хуулинд гимтээсний улмаас амь хохирсон бол санэ чиса гэдэг хэвгүй юм. Санаатайгаар хүн алсан бол санэ сарин гэж явдیں۔ Энэ хоёр бол хоёулаа өөр ойлголт, өөр англи. Санэ чиса юу, санэ сарин уу гэдгээс шалтгаалаад энэ өгж байгаа ял нь газар тэнгэр шиг бүр ялгаатай болно. За эхлээд санэ чиса. Гимтээгээд хүний амь насыг хохироосон бол гол цэг нь алах санаа байгаагүй гэж үздэг. Хүнийг зодоод гимтэл бэртэл учруулсан ч гэсэн алах санаа байгаагүй гэж дүгнэн гэсэн үг шүүхээс. Жишээлбэл маргалдаж байгаад хэд цогсон хохирогч үхчихлээ гэж бодъё л доо. Хууль үүнийг цохиод гимтээсэн гэхдээ алах санаа байгаагүй гэж тусад нь ангилдаг. За үүнд ямар ял шийтгэл өгдөг вэ гэхлээр 3 жилээс дээш хорих ял ихэнх тохиолдолд 5-аас 15 жилийн хооронд ял оноодог. Бас нөхцөл байдлаас шалтгаалаад 20 жилийн ял оноохч тохиолдол байдаг юм байна. За тэгвэл санэ сарин буюу санаатай хүн алсан бол гол цэг нь алах санаа байсан гэж үзнэ. Хохирогчийн амь насыг зориуд хохироосон. Жишээ нь нөгөө хүн нь унтсан байхад нь дахин дээрээс нь давтан зогсон юм уу? Айсгүй ухаан мэдрэлгүй байхад нь үргэлжлүүлэн зодсон тохиолдолд шүүх энэ бол зүгээр зодон биш. Амь насыг нь хөнөөх санаа байсан гэж дүгнэдэг. За ял шийтгэл нь 5 жилээс дээш хорих ял, 20-с 30 жил эсвэл бүх насаар нь хорих ял, бүр онц хүнд тохиолдолд цаазын ялаарч гэсэн шийдэгдэг юм байна. Эхний шүүх хурлаар тодорхой дүгнэлт гаргаж чадсангүй. Үүний дараа 2-3 дахь удаагийн шүүх хурал болсон боловч бас л
дүгнэлт гаргаж чадаагүй 4 дахь удаагийн шүүх хурал болсон. Энэ үед прокурорын хүсэлтээр цогцсонд задлан шинжилгээ хийсэн мэрэгчлэн шүүхэд дуудагдж мэдүүлэг өгсөн. 최초 부검 결과 머리 부위에 7개 이상의 Анхны задлан шинжилгээний дүгнэлтээр толгоон хэсэгт 7-оос дээш цуурсан шарх, хид хідэн арьсны зулгаралт илэрсэн. Толгоо нурагдсан шархнаас үүдэлтэй их хэмжээний цус алдалтын шок үүссэн байх магадлалтай. Дээрээс нь хүзүү хүчтэй дарагдсанаас үүдэлтэй амьсгал боогдлын механизм хавсарч нөлөөлн нас барсан. Энэ хоёроос амьсгал боогдлоор нас барсан байх магадлал арай өндөр. Хүн их цус алдаад шоконд орох үед эргэтнүүд цайрч харагддаг. Гэтэл хохирогчийн хувьд тийм байгаагүй. Мөн эмнэлэгт ирэх үед хэмжсэн гемоглоб буюу цуснд байдаг хүчил төрөгчийг зөөвөрлөдөг уурганы хэмжээнд тийм бага байгаагүй. Түүнчлэн хохирогчоос олон тонны цэгэн цус хуралд илэрсэн. Энэ ямар утгатай вэ гэвэл хүний хоолойг боох үед эхлээд венийн судсууд дарагдаж цус нүүр рүү хурдаг. Ийм тохиолдолд нарийн хялгсан судснууд хагарч нүүр, зовх, нүдний састад жижиг цэгэн цус хуралт үүсдэг бөгөөд энийг ангаах ухаанд амьсгал боогдлын механизмын шинж гэж тусгаалan нэрлэдэг. Энэ бол хохирогчийн хүзүү хэсгийн зураг. Хүзүүг хэр их хүчээр дарсан гэж та үзэж байна. 피해자가 깨어나 Хохирогч гинт ухаарж хүзүүгээ хөдлөх гэж оролцсон тохиолдол байж болно. Бас ухаангүй байсан ч далд ухамсараараа эсэргүүцэх үед удаа дараалан байрлалаа өөрчилж хүчтэй дарсан тохиолдолд ийм шарх үлддэг. Венийн даралт нэмэгдсэн шинжүүд болон хүзүүний гүн булчингууд хүртэл судас нь хагарсан байсан. Ямар хаалх байгаа биштэй. Зүгээр бариад ягаад ч ийм шарх үлдэхгүй. 생긴다고 봅니다. Харин шүүгдэгч тал нас барах хэмжээнд хоолойг нь боогоогүй. Зүгээр л болиулахын тулд хүзүүг нь дарсан гэж өөрсдийгөө өмгөөлж байлаа. Гэрч та талигач жижиг өрөөрөө зугтсан гэж бичсэн байсан. Та өөрөө хэргийн газар байгаагүй байж яагаад шууд зугтсан гэж дүгнэлт гаргаж байгаа юм бэ? Бас муурны тоглоомыг мисгэж бичсэн байсан. Та дэндүү нэг талыг барьж задлан шинжилгээ хийсэн гэж бодохгүй байна уу? Зугтна гэдэг чинь биеэ хамгаалан зайлах гэсэн үг үстэй. Зугтсан гэж хэлэхээс өөр ямар үг хэрэглэх юм бэ? Хүн цохиод амийг нь хөнөөсөн эдийг мисгэхгүй бол тэгэд өөр юу гэх юм бэ? Мисгэхгүй тоглоом гэх юм уу? Анхнаасаа мис болгож хийсэн эд огт бишээ. Өөр зориулттай хийгдсэн. Мэдээж шүүгдэгчийн хийсэн үйлдэлийг зөвтгөж байгаа юм биш. Гэхдээ энэ бол мис биш. Муурны тоглоом байсан гэдгийг маш тодорхой хэлмээр байна. Амь насанд аюултай зүйл хэрэгэлсэн аллага, аюултай зүйл хэрэглээгүй аллагын ял яаж өөрчлөгдөх вэ гэвэл зэвсэггүй аллага 5 жилээс дээш ихэнхдээ 10-аас 20 жилийн хооронд, харин аюултай зүйл ашигласан аллага бол 15 жилээс дээш 20-оос 30 жил зарим тохиолдолд бүх насаар нь хорих ялаар ялладаг. Тийм учраас хохирогчийн тал муурны тоглоомыг зэвсэг биш зүгээр муурны тоглоом байсан гэж дахин өөрсдийгөө өмгөөлж байлаа. Хоёр талын байр суурь хүчтэй мөргөлдөж эцэст нь 5 дахь удаагийн шүүх хурал болсон. Энэ үед талигачийн ар гэрийнхэн шин нотлох баримт гаргаж шүүхэд өгсөн. Энэхүү нотлох баримт нь шүүхэд маш том нөлөө үзүүлсэн. 40 минутын хоолой бичсэн файл байсан. Эхнэр нь сална гэж шийдснийхээ дараа нөхөртөөгөө уулзах бүрдээ утасныхаа дуу хураагуурыг асаагаад уулздаг байсан. Нөхөртөөгөө уулзах үед ямар нэг асуудал тохиолдож магадгүй гэж боддог байсан болтой. Аз болоход ар гэрийнхэн гар утасны түгжээг 5 дахь шүүх хурлын өмнө тайлж чадсан байгаа. Дууг хураасан файл эхнэр нь нөхрийнхөө гэрт байгаа охиныхоо хувцсыг авч явна гэсэн яриагаар эхэлдэг. Наадах их чинь манад эрэхтэн өмсүүлэх гээд байлгаж байгаа штэ. Наадах зүгээр орхичооч тээ. 저것만 해. Гэхдээ энэ зөндөө олон байгаа штэ. Энэ манад байхгүй болохоор л авч явах гэж байна. Хүчтэйгэл наадах өөрөө худалдаад авчаач тээ. Наа чин энд байж л байг л дээ. 여기 Гэхдээ энд олон байна штэ. Олон болохоор л нэгийг нь авч явах гэж байна. Яг одоо гэрт байхгүй болохоор л авч явах гээд байна. Яг одоо байхгүй. Тэгэд яах юм? Ийм байд чи яаж хүүхэд харах гээд байгаа юм? Хохирогч нөхрийнхөө гэрт ороод 2 минут 30 секундын дараа орилж байгаа чимээ, цохиулж байгаа чимээ бичигдсэн. Энэ үед хүн ээжийнхээ ойрлох дуугаар өрөөнөөсөө гарч ирсэн.
Ээж нь цохиулж байхдаа цагдаа дуудаарай гэж орилсон. Харин нөхөр нь хүүдээ өрөөндөө ороод хаалгаа түгжгэж хашгирсан байгаа. Эхний довтлогооны дараа 20 секундын турш шүүгдэгч хүч гаргаж байгаа чимээ сонсогддог. Юмар цохиж байгаа чимээ 16 удаа гарсан. Дараа нь хүүдээ гарч ирж болохгүй шүү гэж хэлээд цохиж байгаа чимээ 8 удаа сонсогдно. Ойролцоогоор 50 секундын турш 25 удаа цохиж байгаа чимээ гарсан. Нөхөр нь байцаагдахдаа эхнэр нь орж ирээд өөрийг нь түлхээд дараа нь муурыг нь өшгөлөөд авсан гэж мэдүүлэг өгсөн боловч бичлэгт ямар ч тийм зүйл бичигдээгүй байсан. Эхний цохилтоос 5 минутын дараа эхнэрийн дуу сонсогдно. Help me. Миний толгой. Ахаа уучлаарай. Ахаа уучлаарай. Цагдаа дуудаад өгөөч. Ээжийн үхлээ. Түүнээс хойш хохирогчийн хоолой дахиж сонсогдоогүй. Өрөөнөөс гарч ирсэн хүү аав руугаа чангаар орилсон. Та болилтоо. Ээжийг яаж байгаа юм бэ? Та шоронд орно шүү дээ. Хүүхдээ буцааж өрөөнд нь оруулаад хохирогчийг 30 минутын турш тэр чигээр нь орхисон. Хүүн дахиад өрөөнөөсөө гараад ирсэн нөхөр нь ээж чинь эхэлж дайрсан юм а гэж тайлбарлаж байгаа. Гэмт хэрэг үйлснийхээ дараа нөхрийнх нь хамгийн түрүүнд хийсэн үйлдэл юу байсан гэж бодож байна. Тэр хамгийн түрүүнд хуучин улсын хурлын гишүүн байсан аав руугаа залгасан. Дуудлага аваад аав нь хамгийн түрүүнд гэрт нь ирсэн. Аавынхаа зөвлөгөөг аваад нөхөр нь 119-т дуудлага өгсөн байгаа. Мөрдөн байцаагчид ирээд нөхрөөс нь яагаад аврах арга хэмжээ аваагүй юм бэ гэж асуусан. Хиймэл амьсгаа хийх гэсэн амнаас нь хөөс гараад миний дотор эвгүүрхэд хиймэл амьсгаа хийж чадаагүй. Харахад амьд байсан. Ийм хурдан өгчнө гэж огт бодоогүй гэж хариулсан байгаа. За тэгвэл энэ эхнэр нөхрийн хооронд ямар асуудал байсан юм болов? Эхнэрийн бичсэн салалтын нэхэмжлэл болон ар гэрийнхний яриагаар бол 2013 онд гэрлээд удаагүй хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Эхнэр нь олон улсын тусламжийн байгууллагад ажилладаг учраас гадаад руу томилолтоор их явдаг, завгүй ажилладаг байсан гин. Улсын байгууллагад ажилладаг болохоор эхнэр нь бага цалин авдаг. Маргалдах үедээ нөхөр нь чам шиг ийм юмнууд сөүл метроны буудлаар хогоороо байгаа шүү гэж эхнэрээ доромжилдог байжээ. Дээрэс нь эхнэрээ завгүй гэдгээр шалтгаглаад хүүхдээ сайн хардаггүй, ээжийн эрх байхгүй гэж үгэлдэг. 2018 онд нөхөр нь эхнэртэйгээ зөвлөлдөхгүйгээр хүүхдүүдэд агуулад ганцаараа Шинзланд руу нүүж явсан удаатай. Харин эхнэр нь Номхон далайн өмнөд бүсийн нэг улсад томилогдоод хаяа Шинзланд руу очиж хүүхдүүдтэйгээ уулздаг байсан ч хосуудын хооронд зөрчил үргэлжилсээр байсан. За энэ нөхөр нь эхнэртээ ийм мессеж илгээж байсан удаатай. Нууц амраг. Тэр нууц амраг чинь гоё вэ нүү? Бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ хийлгээд над руу явуулаарай. Хариу хүлээж бай. Эхнэр нь гэр бүлээс гадуур харилцаатай гэсэн ямар ч нотлохоо байхгүй байхад маш их харддаг байжээ. Яасан бэ? Чи үүдсгээ харуултаа. Аль доошлуулад хідэн гутал байгааг харъя. Камераа доошлуулах. Үүгээр зогсохгүй 3 сар утас хэргэлсэн баримтыг нь утасны газраас авч байгаад мэдэхгүй дугаар гарч ирвэл хинтээ яагаад ярьснаа тайлбарлал гэж шаарддаг. Бас ажил руу нь олон удаа залгаж эхнэр нь байгаа эсхийг ажлынхнаас нь асууж шалгадаг байсан. Эхнэр нь ажил дээр байхгүй үед утсаа авсан ажилтнанд манай эхнэр гэрийн ажилдаа анхаардаггүй гэж эхнэрээ муулдаг байжээ. Хамгийн аимшигтай нь хүүхдүүддээ ээж чинь өөрийгөө л боддог эмэгтэй. Та хоёрыг хаяад явсан болохоор бид тусдаа амьдарч байгаа. Та хоёрыг хайрдаггүй болохоор ингэж улаарч ажиллаа хийдэг ингэж газлайтинг хийдэг. Ээжигээ шулам гэж хэлж бай гэж сургасан байгаа. Хоёр хүүхэдтэй ээжигээ хараа гэж хэлээд бичлэг хийж аваад ээж рүү нь явуулдаг. Энэхүү бичлэгт хүү охин хоёр нь ээжигээ англиар аимшигтай хараасан байсан. Түүнчлэн хүүгээрээ дамжуулаад ээж рүү нь ингэж voice явуулж байжээ. Та дахиад хаан заваа юм хийж яваа. Та шүн орой гарч яваад юугаа хийгээд идэх юм бэ? Та ямар муухай юм бэ? Хүүхдүүдэд ээж чинь муу хүн гэсэн ойлголт суулгаж эхнэртэй болохоор хүүхдүүд чинь хүртэл чиний талаар ингэж бодож байна гэдгийг ойлгуулахыг хүссэн өөрийн
хувиа хичээсэн зам байсан. 2021 онд эхнэр нь салалтын нэхэмжлэл гаргаж байсан удаатай харин нөхөр нь чин сэтгэлээсээ уучлалт гуйсан. Намайг уучлаарай. Дахиж би чамайг их хүн байж ийм байна, тийм байна гэж шүмжлэхгүй. Буруутгахгүй. Хүүхдүүддээ ээжийнхээ талаар дахиж муулахгүй. Янз бүрийн бичлэг хийж явуулахгүй. Хаашаач явсан чи юу ч хийсэн би чамайг дахиж хардаж сэрдэхгүй. Би зөвшөөрлгүйгээр хүүхдүүдээ аваад ийш тийшээ явахгүй. Энэхүү амлалтуудыг өгөөд бүр гэрээслэл бичээд эхнэртээ өгсөн байгаа. Мэдээж амлалт өгсөн шалтгаан нь жинхэнэ гимшил биш. Зүгээр л өмнө ассан галыг унтраахын тулд худлаа амлалт өгсөн. Амлалтаа өгөөд ихэнх үедээ яах вэ? Гэр бүлэрээ нийлээд асуудалгүй амьдарч байсан. 1 сар, 6 сар, жил өнгөрөх тусам нөхөр нь яг л өмнөх үйлдэлүүдээ давтаж эхэлсэн. Эцэст нь эхнэрийнхэн төвчээр барагдаж салалтын нэхэмжлэл дахин гаргаад охиноо дагуулад гэрээсээ яваад өгсөн байгаа. Харин нөхрийн хүснээр амьдрал өрнөхгүй болохоор түүний тогтворгүй сэтгэл төгшүүр нь туйлын уур хилэн болж хуурин эцэст нь тесэрч эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн байх. Эхнэрээ алсан хэрэгт буруутгагдсан шүүхэд шилжсэн том хуулийн фирмд ажилладаг өмгөөлөгчд оноосон 25 жилийн хорих ял сүүлийн шатны шүүхийн шийдвэрээр 25 жил яллах ял хിവэр үлдлээ. Прокурор бүх насаар нь хорих ял хүссэн. Гэвч эцсийн шийдвэрээр 25 жил оноосон байна. Шалтгаан нь шүүгдэгч өмнө нь ямар нэг ял шийтгэлгүй мөн хожим аллах үйлснээ хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн хүүхдүүд нь байгаа учраас аав нь бүх насаараа хоригдвол хүүхдүүдийг нь хамгаалах хүнгүй болно гэж дүгнсэн байх магадлалтай. Яг энэ эрэгтэйгийн гаднах төрхийг нь харах юм бол солонгос эмэгтэйчүүдийн хүсдэг, мөрөөддөг, суухыг хүсдэг ийм эрэгтэй байгаа байхгүй юу те. Ар гэр нь баян чинэлэг, өөрөө мэдлэг боловсралтай, доктортой ажилтай, цалин их авдаг тий. Гэтэл яг энэ хүний тэр доторх сэтгэлийг нь өнгийгөөд харангуут бүр аимшигтай зүйл нуугдж байгаа байхгүй юу. Тэгэхээр би энэ болсон явдлыг бичиж байхдаа нэг зүйлийг дахиад л маш сайн ойлгож авлаа. Юу вэ гэхээр хүрний гаднах үзэмж, тэр гадна харагдаж байгаа төрх байдал бол ямар ч хамаагүй амьдралд эцэг эхчүүд маань ч гэсэн ойлгож байгаа байлгүй те. Хүүхдээ, мэдлэгтэй, мэрэгжилтэй, мундаг хүн болгоё гэж боддог ч гэсэн хамгийн түрүүнд эхлээд сэтгэлтэй хүн чанартай хүн болох бол хамгийн чухал юм шиг байна. Хүнийг хайрлах, өрөвдөх, хүлээн зөвшөөрөх, хүнд туслах энэ бүгдийг бага наснаас нь ээж аав нь хүүхдүүдтэй зааж сургаж явах хэрэгтэй юм шиг байна. Амьдралын ухааныг хүүхдүүдтэй өвлүүлэх нь хамгийн зөв юм болов гэж боддог байхгүй юу. Тэгээ Солонгосын Малжукгори гэдэг нэг кино байдаг шүү дээ. Монголчууд маань дийлийнх нь үзсэн байх. Тэгээ тэр киноны яг нэг хэсэг надад айгүй гоё таалагддаг байхгүй юу. Ямар хэсэг вэ гэхээр хүүхэд нь сургууль дээр зодоон зохион хийж агаад хүрээд ирдэг байхгүй юу. Тэгээ аав нь сургууль дээр нь дуудагдаад багш нараараа загнуулаад бөө юм болдیں۔ Аав нь хүүхдэд дагуулж гарч ирээд хүүхдээ өгтлэн зодох юм байх гээд хүүхднийг айгаад араас нь явж исэн чинь аав нь хүүдээ юу гэж хэлдэг вэ гэхээр их сургуульд орох тийм чухал биш ээ. Хүн болох хамгийн чухал гэж хэлдэг байхгүй юу. Тэр үг надад айгүй гоё таалагдсан. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамтдаа үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Бай.